Энэ ном нь болохоор Эртний Толстойгийн Мэрхэн ухааны ном байгаа. Энээс би багахан хэмжээний өөрийнхөө ойлгосон ойлголтоос болон энэ ном дээр хишлүүдээс авч та бүхэнтэй ярьж өгье. Бид өөрсдийгөө маш их сумжилдаг, голдог, гадаад үзмжээ, боловсрол мэдлэгээ, өөртөө итгэх итгэл бага байдаг. Эдгээр нь бидний хүрээлэн байгаа хүмүүсээс ирж буй бидний тухай худал итгэл үнэмшилд бид өөрсдөө итгэхээс эхэлдэг. Бидний итгэдэг хамгийн анхны худал зүйл бол би биш гэсэн итгэл. Би байх ёстой шигээ биш байна. Би төгс биш байна. Би хангалттай биш байна. Тиймээс бид өөрсдийнхөө талаар нэгэн төгс дүр зураг түүх бүтээж тэр худал дүр төрхийг хайж эхэлдэг. Гэвч тэр дүр зураг бол ердөө л худал зүйл. Гэсэн ч бид түүндээ итгэж итгэлээ өгдөг. Итгэл бол хүн төрлөختний дотор орших хүчирхэг хүчин зүйл. Хэрэв бид итгэлээ худал зөвлөд өгвөл тэр худал бидний хувьд үнэн болдог. Хэрэв бид өөрсдийгөө хангалттай сайн биш гэж итгэвэл тэгээд л боллоо. Бид үнэхээр хангалттай сайн биш болно. Хэрэв бид өөрсдийгөө бүтлгүүтэн гэж итгэвэл бид бүтлгүүтэх болно. Учир нь энэ бол бидний итгэлийн хүч, бидний итгэлийн шиднэ. Бүх хүн өөрийн гэсэн харах үнцэг, үзэл бодолтой төв бүтээгчид юм. Үүнийгээ бид ойлгосноор бусдад өөрийн түүхээ тулгах, хэн байх ёстой, ямар байх ёстой, эсвэл итгэл үнэмшлийг нь шүүх хэрэгцээгүй болдог. Мөн бид бүгдийг өөр өөрийн түүхээ бүтээх эрхтэй бүтээлчд гэж хардаг. Үнэн дээр та хэн болохоо мэдэхгүй ч хэн биш гэдгээ мэддэг. Та бол цорын ганц төгс нэгэн. Бид төгс төрдөг, төгс өсдөг, төгс насан эцэстдэг. Учир нь зөвхөн төгс байдал орчлын ертөнцид оршдог. Харин ертөнцид дэх хамгийн том худал зүйл бол чамайг төгс биш, хинч төгс биш гэж итгүүлэх явдал. Тиймээс чи хизээж хүрч чадахгүй төгс байдлын төр төрхийг хайж эхэлдэг. Гэвч тэр дүр зураг худал тул чи хизээж түн төрөхгүй. Би хүүхэд байхдаа зөвхөн бурхан л төгс. Бурханы бүтээл бүхэн төгс. Гэхдээ хүн л төгс биш гэж сонсож өссөн. Гэтэл нөгөө талаас бурхан хүнийг бүх бүтээлийн дээдэд тавьсан гэж бас зааж байсан. Тэд алдаа гаргаж өөрсдийн дүр төрхийг хамгаалах хэрэгтэй болох бүрдэн би тэднийг ингэж хэлхийг сонссон. Би ердөө л хүн шүү дээ. Би төгс биш. Зөвхөн бурхан л төгс гэж. Гэхдээ хэрвээ бүх зүйл төгс бөгөөд зөвхөн хүн л төгс биш бол хүн төрлөختөн яаж бүтээлийн оргилд авах вүлээ? Энэ нь надад ямар ч утгагүй санагдаж би энэ зөрчилдөөн дээр эргцүүлэн бодсон. Ингэх боломжгүй шүү дээ. Хэрэв бурхан үнэхээр төгс бол бурхан бүхнийг бүтээсэн нь ч бас төгс байх учиртай. Хэрэв бид бурханы бүтээл төгс гэдэгт үнэхээр итгэдэг бол бид бүгд төгс, эсвэл бурхан ч бас төгс биш гэсэн хоёр л гаргалгаа гарна. Би бурханы бүх бүтээлийг хайрлаж хүндэлдэг. Тэгэхээр би яаж бурхан минь хитэн тэрбум хүн бүтээчгээд нэгийг нь ч төгс биш бүтээчихжээ гэж хэлж чадах вүлээ? Миний хувьд өөрийгөө төгс биш гэж хэлэх, эсвэл таныг төгс биш гэж хэлэх нь бурханд хамгийн том доромжлол болох болно.